Амрын ирээ үзэгчтэй онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Бид энэ удаагийн дугаартаа онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн хүрээнд өрнсөн онцлог үйл явдлуудыг томилон хүрэхээр бэлтгэлээ. Монгол Улсын засгийн газрын 2004 оны 1-р тогтоолоор тухайн үеийн галт төмөртэй тэмцэх газар, иргэний хамгаалтын газар, улсын нөөцийн газруудыг нэгтгэн орчин цагийн онцгой байдлын байгууллагыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн явтайгоо зоолгож байна. Түүхт 20 жилийн ог тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 16 оны өдрийн 60 дугаар зарилгаар Цэргийн гавьяаны Улаан төгийн одонд онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ог тохиолдуулан гамшигаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, гамшигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хандан, ард иргэдийн амнаас аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг авран хамгаалах үүргээ амжилттай биелүүлж буйг нь үнэлэн онцгой байдлын ерөнхий газрыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай. Зарлиг болгосон Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сух. Гал ус, ганзууд, газар хөдлөлт, гамшиг осол, халдвар төвчин, цар тахлын голомт гээд зовлон бэрхшээлийн өмнө эх орон ард түмэндээ өргөсөн тангарахтай үнэнч байж, зориг хатуужил, төсвөр төвчээр, мэргэжлийн ур чадвараараа бусдын амнаас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө гамь биеэ үйл хайрлан хүчин зүтгэдэг та бүхнийг Монголын ард түмэн зүрх сэтгэлээрээ хүндэтгэн хайрладгийг би бас энэ баярын өдөр бас зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Дэлхийн дахинд энхийн цагт хүн ардын аюулгүй байдал, эдийн засгийн нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад гамшигын аюулын сөрөг нөлөөллийг бууруулах тэр үзэл санаа дэлгэрч явах цагт Монгол Улсын их хурлаас гамшигаас хамгаалах тухай хуулийг 2003 оны 6 сард баталснаар орчин цагийн онцгой байдлын байгуулагдах үндэс суурийг тавигдаж өдгөө хөгжил дэвшлийн замаар замсаар 20 жилтэйгээ золгож байна. Онцгой байдлын байгууллагын 20 жилийн түүх бол энэ 2 10-ны багтаасан хөгжил дэвшлийн түүх юм аа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид бүхний хүчин чармаалтын хамтын удаа үйл ажиллагааны үр дүнд гамшигаас хамгаалах удирдлагын тогтолцоо, хууль эрхцэн орчин бүрэлдэж, гамшигаас хамгаалах үйл ажиллагааны үндэсний чадах, орон нутгийн чадах бэхжиж, манай албан хаагчдын мэргэжлийн ур чадвар дэвшилж, гадаад дотоод хамтын ажиллагаа өргөжхийн зэрэгцээ манай албан хаагчид гадаад улс орнд тэр дундаа гамшиг нэрвэгдсэн бүс нутагт үүргээ нэр төртөөгөөр биелүүлж, техник тоног хөрөмжийн хүчин чадал дээшилж, жилээс жилд үүрэг гүйцэтгэх чадах нь нэмэгдэж байгаад энэ баярт өдөр тэмдэглэж хэлэхэд нэн таатай байна. Өнөөдөр онцгой байдлын байгууллага улс орныхоо өнцөг болон бүрт хүрч ажилладаг ард иргэдийнхаа амин чухал албан болж явж байгаа манай аль багшд маань үүргээ нэр төртөөгөөр биелүүлж, гамшиг нэрвэгдсэн хүн ардад авралын гараа сунгаж, төр түмэндээ үнэлэгдсэн хүндтэй байгууллага болж төлөвлөж өгсөн байна. Хөгжил дэвшлийн эдгээр он жилүүд эдгээр сайн байсан ч бас амаргүй хүндхэн үеийг бид бүхэн бас туулсан. Мөр зэрэгцэж яваад үүрэг гүйцэж байгаа аль багшдаа цаг усаар алдаж харуулсаар дагуулсан өдрүүдийг ч гэсэн бид тойрч өнгөрүүлээгүй. Эх орныхаа аюулгүй байдал, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө, Монгол Улсын төлөө зүтгий тангараг өргөж, албан үүргээ гүйцэж яваад алтан амиа өргөсөн аль багшдынхаа бид нар гэгэн дурсгалыг үеийн үед мөнгөжүүлж, тэдний баатарлаг үлсийг нь уламжлах ёстой гэж боддог юм аа. Эгэл аврагчийн халуун зүрхэнд эх орон биднээрээ багтдаг гэдэг үг байдаг. Манай онцгой охин арга ахуй амьдралаа хойшин тавьж, өөрсдийнхөө эрүүл мэнд, амь насыг эрсдэл оруулан байж, гамшигын голомт руу нүүр тулан ажилладаг, өдөр цаг минут тутам үүргээ гүйцэтгэдэг,
хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө өдөр шөнийн аль ч цагт авралын гараа сунгад авралын борхот бөгөөд өндөр үүрэг хариуцлагатай энэхүү нэр хүндтэй алба болж явж байгааг манай ард иргэд ч гэсэн дэмжиж ойлгож өнөөдөр хүлээж авч байгаа. Өнгөрч 20 жил та бид цав тахлаас эхлээд олон сорилтыг даван туулж, үүрэг ачаагаа дааж, үлдээх нэр төрөө тод томруулаар бичиж чадсан. Ирж буй он жилүүдийн ч бас баатарлын түүх, бахархлын замл болгон бүтээж чадна гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Их орон ард түмнийхээ халуун сэтгэл, хайр хүндэтгэлийн эзэд болсон онцгой байдлын байгууллагын үйл хэрэг өргөжин тэлж, үйлс зорилго нь биелжин төвлөржиж, сүлд хиймэр нь өөдөө байж, сүр хүчин мандан бадрах болтугай. Баярлалаа. Онцгой байдлын байгууллагын алба багчид Монгол улс болон байгууллагын нэр хүндийг олон улсын тавцанд өндөр дөргиж, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, олон улсын хэмжээнд ажил үүрэг гүйцэтгэх чадвартай боллоо. Тухайлбал Япон улсад 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт хүнээс үүдэлтэй цунамигийн голомтод 90 хайх аврах сэргээн босгох үйл ажиллагаанд алба багчид үүрэг гүйцэтгсэн бол Оросын албаны улсын бүгд найрамдах Бурайд улсад 2015 онд гарсан ой хоёрын төмрийн тархал тэгсч нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын байгууллагын аврах бүлэг төмрийн голомтод 3 хоног ажилласан юм. Харин 2023 оны 2 дугаар сарын 6-нд бүгд найрамдах Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадийн генерал ууган баяраар ахлуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг 10 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэн барилгын нуран дороос 8 хүний 9 мэнд гаргаж 19 иргэний цогцсыг тус гарган холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн юм а. Онцгой байдлын байгууллагын анхны сайд Идэгөөгийн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэгийн нэрмж шагналыг нийслэлийн онцгой байдлын газрын хавуул дургийн онцгой байдлын хилцээний Галтмөр унтраах аврах 14 дугаар ангийн гал сүнөөгч Ахлах халагч Тэмүүжин хүртлээ. Ахлах халагч Тэмүүжин энэхүү шагналыг хүртэж байгаа 3 дахь албаагч болж байгаа юм а. Онцгой байдлын албаны анхны сайдын нэрмж шагналаар шагнав. Монгол улсын онцгой байдлын албаны анхны сайд Ухнагийн хүрэлцэх Ахлах халагч Тэмүүжин онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаанд 3342 удаагийн галт төмрийн дуудлагаар ажиллаж 256 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө 2056 хүний амь насыг авран хамгааллаа. Мөн тэрээр олон улс болон улсын чанартай спортын тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцдог тамирчин, аврагчин. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгчийн нэрмж тусгаалсан чигүүрэг бүхий марш таагдаг тусгай бэлтгэлийн тэмцээнд 2011, 2013, 2017 онд онцгой байдлын албаны тасгийн даргаар оролцож мөнгөн медаль хүртсэн. Бүгд найрамдах өмнөд Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд 2014 онд үүрэг гүйцэтгэх хугацаанд 16 улсын 3000 гаруй цэргүүдийн дунд зохион байгуулагдсан цэргийн бүх нийтийн 10 км гүйлтийн тэмцээнд Монгол улсаар төлөөлөн оролцож тэргүүн байр шалгарч улмаар Монгол улсын батальоны шилдэг хаалгачаар шалгарч байсан юм а. 23 жил гас өнөөгч хийхдээ 2056 хүний амнаас 200 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Энэ шагнал маань намайг төдийгүй манай адууны бүх алба багчдыг шагнаж байгаа гэж би ойлгож байгаа. За одоо энэ ярилцлага өгж явах хүртэл манай аврагчд маань ажиллаа хийгээд галаан унтраагаад хүн аварч байгаа. Цаашдаач аврах болно. Тэгээ аварч гацсан өгчдийн маань гавья үеийн үед мөнхөд дурсагдах болтугай. Онцгой байдлын албаны анхны сайд Идэгөөгийн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэгийн нэрмж шагналыг 2022 оноос хойш олгож байна. 2022 онд Хойд Бүсийн төв Орхон аймгийн онцгой байдлын газрын 90 хайх аврах ангийн аврагч хиймчин Ахлах халагч Балдан Ням, 2023 онд Өмнөд Бүсийн төв Өмнөгов аймгийн онцгой байдлын газрын Далан задгад сумдах Галтмөр унтраах аврах 21 дугаар ангийн салаан захирагч Ахмад Одхүү нар хүртэж тус бүр 20 сая төгрөгөөр шагналсан юм. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг онцгой байдлын байгууллагын 20 жилийн хүрээнд өрнөсөн зарим үйл явдлын мэдээллээр үргэлжлэн танд хүрч байна. Онцгой байдлын байгууллагын 20 жилийн өг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 5 гавьяат торон гарлаа. Тодорхойлбол онцгой байдлын байгууллагын тулгын 3 чулууны нэг улсын нөөцийн газар болон онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн газрын орлогч дарга бөгөөд нөөцийн хэлтсийн дараагаар тасралтгүй 32 жил ажилласан Ахмад ажилтан бэлтгэл хурандаа Батахөөг гавьяат эдийн засагч цолоор шагнасан юм. Харин үйлчлэгний гавьяат ажилтны цолыг улсын иргэний хамгаалтын газар, онцгой байдлын байгууллагад салбарын дарга ахлах мэргэжилтэн хэлтсийн дарга, газрын орлогч дарга болон улсын онцгой комиссийн нарийн бичгийн дараагаар нийт 38 жил албаасан бэлтгэл хурандаа Бат чулуун, онцгой байдлын байгууллагын тулгын 3 чулууны нэг Галт төмөртэй тэмцэх газраас эхлэн
онцгой байдлын байгууллагад 30 жил аврагчаас газрын дарга бүрт үүрэг гүйцэтгэсэн Ахмад ажилтан бэлтгэл хурамда Ууганбаяр онцгой байдлын албанд 16 жил ажиллах хугацаанд 115 удаагийн уурхайн ослын дуудлагаар 112 иргэний амь насыг авран хамгаалсан онцгой байдлын ерхий газрын харьяа уул уурхай аврах 09-р ангийн аврагч Ахтай Ахлагч Хатанболд онцгой байдлын байгууллагад 25 жил ажиллах хугацаанд 1500 гаруй дуудлагаар ажиллаж иргэдийн 5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө 280 хүний амь насыг авран хамгаалсан Баянгол дүүргийн онцгой байдлын хилцээний Галтан мөрөндрөх аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч Ахлагч Даваад орж нарт тус хүртээлээ. Ингэснээр онцгой байдлын байгууллагаас 20 жилийн хугацаанд үеийн албаагчдаас нийт 27 гавьяад төрөн гарсан байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдал ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулсан түүхт 20 жилийн зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын далбайд боллоо. Ёслолын жагсаалд онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллагын нийт 1600 орчим албаагч, тусгай албаны техник, агаараас 90 хаан аврах 111-р ангийн албаагчид нислэг тэрэгтэйгээр оролцсон юм. Онцгой байдлын байгууллаганд гамшигаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшигаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэрэгжлийн удирдлагаар хангах зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг удирдан хэрэгжүүлж байна. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 4-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж хувцас хэрэгсэл шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Энэ дагуу гал унтраах дороо робот зэрэг техник хэрэгслүүдийг худалдан авч аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо. Гал унтраах дороо нь 70 км/цагийн хурдтайгаар 500 м хүртэлх өндөрт 5-аас 10 км-ийн араа тусны нисэх Цельсийн хазга түвшнээс нэмэх 70 градусын нөхцөлд бүрэн ажиллаж ус болон хуурай бус цацах, пуужин харуулах зэрэг 3 төрлөөр гал унтраах үүрэг гүйцэтгэх зорилттой. Мөн 17-аас 20 м/с-ийн хүчтэй салхинд ажиллах чадамжтай гэдгээрээ онцлогтой юм. Харин гал унтраах робот нь 6-аас 8 аврагчийн ажлыг хөнгөвчлөдөг, секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх, хэлбэрээр 60 м-ийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай гэдгээрээ онцлогтой юм а. Монгол Улсын засгийн газрын 2004 оны 1-р тогтоолоор гал төмөртэй тэмцэх газар, иргэний хамгаалтын газар, улсын нөөцийн газруудыг нэгтгэн онцгой байдлын байгууллагыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.